За, голом ерөнхийдөө зөвлөгөө ингэж өгдөг байгаа австад. За, бүгдээрээ сайн байцгаана уу? Сайн байна уу? Бид хоёр одоо цусны шинжилгээ өгөх явж байна. Цусны шинжилгээ тий. Яа гэж байгаа вэ? Тэгвэл одоо өнөө магаш өгөхээр байна уу, өгөхээргүй байна уу гэдгийг мэддэг юм уу? Хизээ өгөх нэг юм мэдээ. За, миний хувьд би Бамбаныхаа одоо хэмжээг мэдэх гэж явж байгаа. 6-7 хоног болгоно нэг удаа өгдөг. Шалтгаан юу вэ гэхээр бамбач өөрөө нөө дээшээ доошоо хэмжээ гэж байдаг. Тэрний хараа дээшээ байгаа болохоор им уух хэвээр. Тэгээд бидний энэ хэмжээг тааруулах гад одоо ингэж явж байна. Чиний би болохоор ер нь доктор хэрэгтэй энийг шинжилгээ өгөх юм уу? Шинжилгээ өгөх гэж байгаа далимдуулаад бас Австри улсын эрүүл мэндийн даатгалын системийн тухай бас нэг богинохон тайлбарлаад яриад үе гэж бодлоо. Бичлэг үзэж байгаа хүмүүс ерөнхийдөө ингэж битгий бодоорой. Энэ нэг хоёр салгасан юм Австри улсыг рекламдаад гадаадд байгаагаа рекламдаад гэдэг юм уу те. Эсвэл Монголд байгаа хүмүүсийг гадагшаа гар гэж уриалаад байгаа байна гэж битгий бодоорой. Ерөнхийдөө бол бид хоёрын ингэж хийж байгаа шалтгаан нь болохоор за гадаадд ийм байна. Одоо Монголоо бас ингэж өөрчлөе, ингэж хөгжүүлье гэсэн үүднээс хийж байгаа болохоос биш. Хүмүүсийг гараад ирээч, яваа хүрээд ирээч ямар ч уриалсан тийм агуулаагүй шүү гэдгийг бас давхар хэлмээр байна. ийм юм байдаг шүү. Монгол улсад ийм байхгүй байгаа шүү. Тэрийг бас санаа аваад бас хэрэгжүүлээрэ гэсэн үүднээс бит хоёрыг хийж байгаа шүү. Тэрнээс бол бит хоёр гараад хүрээд нааш гэж хэлээгүй шүү. Бас тэрийг бас сайн зөөр ойлгоорой гэж залууч хэлье. За тэгээд Австри улсад байгаа бүх хүн ерөнхийдөө хуулиараа даатгалсан байх ёстой. Эрүүл мэндийн даатгал тийм ээ. Тэрнийхээ үр дүнд бүх хүн эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж байгаа. Тийм. Эрхтэй болж байгаа. Тийм. Үнэгүй хамгийн чухал. Хамгийн чухал үнэгүй. Тийм. Гэхдээ яг нөгөө эрүүл мэндийн зүгээсээ үнэгүй. Харин эрүүл мэндээс цаашаа даваад гоо сайхны болоод ирэхээр косметик энэ төр чиглэл рүү болохоор үнэтэй болт юм байлээ. Тий. Одоо жишээлбэл шүд цаарлаа гэхэд хар металл лом бол үнэгүй. Цагаан керамик лом болохоор үнэтэй. Яагаад гэхээр энэ гоо сайхантай эрүүл мэндтэй холбоотой биш. Гоо сайхантай холбоотой учраас үнэтэй болоод эхэлдэг. Тэгэхээр яг хийлгэж байгаа хүн өөрөө сонгоод хар одоо металл ломбоо ломтуулах уу, цагаан ломбоо ломтуулах уу гэж шийддэг. За тэгээд бүх хүн даатгалтай байх ёстой. Даатгал нь яадаг вэ гэхээр мөнгөө хөрөнгөлүүлээд даатгалын сан одоо эрүүл мэндийн даатгалын сан үүсгээд тэгээд үүссэн сангаасаа тэр тухайн эмчнэр болон эмнэлгүүдээ санхүүжүүлдэг байгаа. За энэ тухай яаж нэг жоох яг би өөрөө одоогийн байдлаар яг тэр чиглэлээр сэтгэж байгаа. Яг одоогийн байдлаар бас эмчийн туслах гэсэн юм явж байгаа. Тийм болохоор багсаад байгаамаа. Австри улсад амьдарч ажил хийж сурж байгаа бүх хүмүүс гадаад болон Австри улсад хийж хамаагүй бүгдээрээ даатгалдаг ёстой хуулийн дагуу даатгалснараа яадаг вэ гэхээр тэр хүн мэдээж сайн үнэмт хэлсэнчлээ. Эрүүл мэндийн бүх үйлчилгээг нөгөө үн төлбөргүй авах хэрэгтэй гэсэн үг. Тэрнээс гадна эмнүүд гэх юм бол тодорхой хэмжээгээр ингээд хөнгөлнө гэсэн үг л дээ. Бас тэр нөгөө даатгалын бүх мөнгийг юун зохицуулдаг вэ гэхээр ажилтгууд болон асгүй одоо төлөвлөж гарсан хүн хөрслийн бэрхшээлтэй хүмүүс болон тэр хүмүүстэй бас тэр мөнгөө тодорхой хэмжээгээр зарцуулдаг байна. Тэгэхээр яг яана гэсэн тэр Австри улсад амьдарч байгаа ажиллаж байгаа хүн болгон эрүүл мэндийн үйлчилгээг үн төлбөрөөр авах хэрэгтэй. одоо хүнтэн жараа. Зайлуул. Амин хаана. Зайлуул энийг нохоо ярихаар ингээд айгаад байна. Тэг хашаа. Хүчтэн байж тээ. Тэр хүчтэн чи тэр энэ одоо усаас тэр төсөн өмнөхөө тодорхой хэмжээгээр буцааж авч байгаа. Ийм ординацийн юм үстэй заяа. За. Лабораторид ч юм уу гэхээр бас ялгаагүй адилхан устай гэрээтэй лабораторид байгаа заяа. Одоо бизнес лаборатори ч юм уу, бизнес лаборатори ч юм уу, том гэрээ лаборатори ч юм уу гэж байна шүү дээ. Тэгээд эмнэлгээр гэх юм бол нөгөө усын юм гэж байгаа. Бас нөгөө бас хамттай юм.
Австри улс өөрөө бас цөөхөн хүн амтай. Тэгээ цөөхөн хүн амтай учраас энэ систем нь Монгол шиг бас цөөхөн хамтаа бас их тохиргоор санагдаад байдаг надад. Вен хот жишээлхэд 2-3 жилийн өмнө 1.8 сая хүнтэй гэж хэлжсэн. Одоо тэгэхээр Улаанбаатар хот маань болохоор бас 1.5-6 сая хүнтэй. Тэгэхээр ерөнхийдөө бараг ядгаа адилхан гэсэн үг. Харин Вен хот болохоор 23 дүүрэгтэй, Улаанбаатар маань болохоор 9 дүүрэгтэй шүү дээ, тийм ээ. Энэхийн бас нэг онцлог нь гэхээр иргэдтэй бүгдэнд нь эрүүл мэндийн үйлчилгээг болон улсын төрийн төрүүлжлэгийг хүртээлтэй байх үүднээс 200 мянган хүн тутамд нэг шиг том Кранкен хаус буюу Монголоор бол бүр том нэгдсэн клиник юм уу нэгдсэн эмнэлэг байгуулах хэрэгтэй тийм хуультай байлаа. Монгол бас хичнээн тийм эмнэлэг байна. 200 мянган хүн таарсан тийм эмнэлгүүд байгаа байлгүй гэж бас бодохоор жоохон. Дан тийм юм бэлгээр нэг юмгээс ямар ч газар байсан тий. Ингээд гинт одоо нөгөө түргнээр ингээд явхад хамгийн дээдл нь 5 минут явах газар байх хэрэгтэй. Тэгэхээр чин 5 минут явах газар болгоно нэг одоо эмнэлэг байна гэсэн үг байхгүй юу. Тэр нь хамгийн чухал ягаад хүний аим гэдэг юм да энэ улс хамгийн дээд гэсэн үг байхгүй юу. Тэгээд энд байгаа залуучууд нь болохоор хоёр сонголттой байдаг. Нэг бол зэрэгт явна. Эсвэл бол энэ төргний энд тусална гэсэн нэг тийм сонголт хийдэг. Одоо нийгмийн сайн дурын сайн үйл ажиллагаанд туслана гэсэн үг байхгүй юу. Австрид дахиад байгаа төргний машинууд дотор байгаа тэр залуучууд болохоор зэрэгт явахгүй гэсэн сонголтыг хийсэн хүмүүс ерөнхийдөө явж байгаа. Зэрэгт явж болно. Эсвэл бол төргний машинаар хүний аим аварж болно. Ийм хоёр сонголттой байдаг юм чинь. Тэрийг одоо ямар ажил гэдэг вүлээ? Civil defense. Нийгмийн яг нийгмийн ажил бас нэр ахлах бас шаардлага өөр байна. Тий, civil defense гэж нэрлэдэг байгаа тий. Оо гинара мод шавшаар болсон. Намрын өнгө байна да. Тийм байна да. Үнэлгээ өгөх энэхийнхээ буудалтай тэгээд буучлаа. 19-р дүүргийн Unenbat 19 гэдэг нэртэй эмнэлэг дээр шинжилгээ өгч байгаа. Цусны шинжилгээ өгнө. За Unenbat 19 хаа вэ? Тийм зэндээ энэ ч урд нь дадлах хийжсэн. Тэгээд одоо тэр эмнэлэгтээ хүрээлээ. За эмнэлэгтээ орж ирээд бүр түлцэн бид хоёр одоо хүлээгээс олж байна. A few moments later. За ингээд шинжилгээгээ өгөөд гараад ирлээ. Өнөөдрийн чухал ажил болчлоо. Австри улсын эрүүл мэндийн даатгалын систем бол яг энэ систем нь Монголд агүй их гоё таарч чадхаараа юм шиг надад санагдаад байна. Их олон зүйлээрээ Австри улс Монгол улсыг төстөөлтөө цөөхөн хүн амтай, дээрээс нь далаатай хил залгаа биш гэх мэт ч юм уу те яг зүгээр олон зүйл нь Монголтой их төстэй. Тийм учраас тэр энэ даатгалын системийн эрүүл мэндийн систем ч гэсэн бас яг баг дөөрэ хагаад эзэн ч баг болохоор юм шиг санагддаг юм а. Тэгээд энэ тухай судалгаа хийсэн мэддэг хүмүүс их олон байд юм байлээ. Тэгээд тэр хүмүүс хамаг нэг ажил хэрэг болж тэр нь бол зүгээр. Бас ялгаагүй л Монголд ч хувийн эмнэлгүүд улсаас угна даатгалаа мөнгө аваад ажиллаж байгаа юм байлээ л дээ. Яг одоо энэ системтэй Австри системтэй төстэй. Тэгэхдээ жишээлхэд одоо манай найз нэг хувийн эмнэлэгтэй тэгээд эмнэлэг нь сүүлийн 4 сар улс мөнгө өгөөгүй. Тэгэнгүүт тэр эмнэлэг 4 сарын хугацаанд ямар ч нэг дансанд нэг ч нэмэх орлогогүйгээр ажиллаад ирэхээр ажилтнаа цалин тавьж чадахгүй бүрээд байгаа. Улс сохор зоос төгөхгүй ингээд гэсэн мөртлөө шаардлага тавиад байдаг. Одоо хуваарь даатгалаар биш үзүүлэх гэсэн хүмүүс үзүүллээгээ тэгэнгүүт даатгалтай хүмүүс нь филм хийн. Тэрүүнийг нь үлгэж байгаа та нар даатгалтай хүмүүсээ эхэлж үзсэнгүй энэ төр гээд бас улсаас загнана. Шаардлага тавина. Тэгсэн мөртлөө өөрсдөө хувийн эмнэлэгтээ сохор зоос 3-4 сар болоо явж байна. Гэх мэтээр ингээд манайд болохгүй байгаа юмнууд байна. Тийм ээ. Тэгээд одоо юу ч хэлмээр энийг болчих юм бол олон зүйлс өөрчлөгдөхгүй дээ. Хувийн хвшлийн чинь бас өөрсдөө юмаа хийгээд байх
боломжтой байгаад байдаг. Гэхдээ төр нь өөрөө яг ингээ гоё сайн зөвөр дэмжиж чадахгүй байгаад харгас хэцүү байгаа юм л да. Өнөөдөр ерөнхийдөө нэг ийм их богинохон ийм нэг анимашн чанартай видео хийж авсан юм аа. Тэгээд тэр видеогоо бичлээ гэж юм бодож байна. Дараагийн видеогоор уулзлаа баяртай. За бид нар яг одоо нөгөө нэг Вонкагийн шоколадны хол шоколадтай нэг кино үздэг шүү дээ. Тэр Вонка шоколад дээр миний хаа Вонка слайм кино шүү дээ.